Эхлэл номыг дуусгаад одоо Лукийн сайн мэдээг ишлэл бүрээр нь тайлбарлан номлохоор эхэлж байна. Лукийн сайн мэдээг Лук бичсэн бөгөөд тэр эмч хүн байлаа. Түүний нэр грек хэлний нэр байсан зэрэг баримт бий. Үүнд үндэслэн олон уламжлалт үзэлтэй судлаач түүнийг грек соёлын орчинд үссэн харин үндэстэн байсан гэж үздэг. Колоссе номын 4-р бүлгийн 14-р ишлэлд Паул түүнийг хайртай эмч Лук гэж нэрлэсэн байдаг. Энэ сайн мэдээ хизээ бичигдсэн талаар олон санал бий. Уламжлалт үзлээр Христийн тооллын 60-аад оны орчин буюу харьцангуй эрт бичигдсэн гэж үздэг. Лук сайн мэдээгээ бичих үед Паулийн захидлуудын зарим нь хэдийн бичигдсэн байлаа. Есүсийн үйл хэрэг болон сургаалын тухай олон тэмдэглэл уламжлалж тархсан байв. Бидний дунд биесэн үйл явдлуудыг бичгээр олон хүн үзэг барьсан байлаа. Тэр үед Лук бүхнийг эхнээс нь нэгтлэн судалж, эрхэм хүндэт Теофилтээс дараатай бичиж өгөхөөр шийдснээ хэлдэг. Теофил яг хэн байсныг бид мэдэхгүй ч түүнд хэрэгэлсэн эрхэм хүндэт гэсэн өргөмжлөлөөс үзэхэд өндөр албан тушаалтай хүн байсан байж болно. Тэр үеийн зохиолчид ном бүтээлийг нь дэмжсэн хүнд бүтээлээ зориулдаг байсан ч Теофил ивэнд итгэгч байсан гэж баттай хэлэх боломжгүй. Лук түүнд зориулан бичгтээ чуулганууд энэ номыг уншина гэдгийг ч бодолцсон байх. Лукийн сайн мэдээ болон элч нарын үйлсэнд нэг зохиогчийн бичсэн хоорондоо үргэлж холбоотой 2 ном бөгөөд ижил онцлог ихтэй. Лук олон хүн үзэг барьсан гэж хэлсэн, харин өнөөдөр бол олон хүн компьютерийн гар дээр бичиж эхэлсэн гэж хэлж болох юм. Энэ нь чуулган хэрэгцээндээ тааруулж нэг өдөр гинт Есүсийн түүхийг зохиосон гэсэн үг биш. Есүсийн үг, үйл хэрэг олон чуулган, олон хүний дунд аль хэдийн уламжлагдсан бичигдэж байлаа. Лук тэр бүхнийг судалж, дэс дараатай, ойлгомжтой бичгийг зоржээ. Шинэ гэрээний 27 номч бас нэг өдөр гинт бий болоогүй. Анхны чуулгануудад олон бичвэрийг эртнээс уншиж уламжилж ирсэн. Тэдгээр нь элчийн гэрчлэлтэй холбоотой эсэх, үнэн зөв сургаалтай нийцэж байгаа эсхийг нэгтэлжээ. Бас олон чуулганд нийтээр хэрэглэгдэж байгаа эсхээр нь ялган таньж, баталгаажуулах үйл явц өрнөсөн. Христийн тооллын 367 онд Александрийн хамт Атнасиус 39 дэх баярын захидлаа бичсэн. Тэр захидалтаа өнөөгийн шинэ гэрээний 27 номтой ижил жагсаалтыг гаргасан. Дараа нь Хиппо болон Карфагений нутгийн чуулгануудын зөвлөлж мөн ижил жагсаалтыг баталжээ. Тиймээс Библи бол чуулган гинэт зохиосон бүтээл биш. Харин аль хэдийн оршин байсан элч нарын гэрчлэлийг чуулган ялган таньж нийтэд баталгаажуулсан ном юм. Лук ч энэ гэрчлэлийг үнэн зөв бичиж Теофил болон чуулганд хүргэхийг хүссэн. Энэ бол Лукийн сайн мэдээг уншихдаа мэдэх хэрэгтэй түүхэн нөхцөл билээ. Лук эхнээс нь нүдээр үзсэн гэрчүүд болон үгийн үйлчлэгчдийн уламжилсан мэдээг дагаж бичснээ хэлдэг. Марк, Лук хоёр нь Йохан, Матай нар шиг Есүсийн 12 шавийн нэг байгаагүй. Гэхдээ Марк Петрийн гэрчлэлтэй нэгт холбоотой байв. Лук бол Паулийг ойроос дагаж хүнд үедч дэргэдэн үлдсэн, итгэл хүлээсэн хамтран зүтгэгч байлаа. Лукийн бичвэр эмч хүнийх шиг нарийн тодорхой, эдгэрлийн тухай өгүүлэмж олонтой, бас ариун сүнс болон залбирлыг онцгойлон чухалчилдаг. Бид Лукийн сайн мэдээг уншихдаа эдгээр онцлогийг санах хэрэгтэй. Тэгвэл Лук бүхнийг нэгтлэн судлаад хамгийн ихэнд ямар түүхийг дамжуулахыг хүссэн бэ? Есүсийн дүрэлтийг зарласан тэнгэрлэгч эхлээд Мариад үзэгдсэн гэж бид бодож болох юм. Гэвч түүнээс 6 сарын өмнө Габриэл тэнгэрлэгч Мариагийн садан Элизабет болон нөхөр Захарай нарт үзэгдсэн. Тэр тэдэнд Бурхны илчлэлийг дамжуулжээ. Лукийн сайн мэдээ ийхүү эхэлдэг. Захарай, Элизабет хоёулаа тахилчийн удмаас гаралтай байв. Захарай Абиагийн бүлгийн тахилч, Элизабет Аароны удмын эмэгтэй байсан учраас тэд үгээрээ их бахархдаг байсан бизээ. Тэр үед тахилчдыг 24 бүлэгт хуваан, ээлж дараагаар нь сүмд үйлчлүүлдэг байлаа. Бүлэг бүр жилд 2 удаа орчим Иерусалимд очиж 7 хоногийн турш үйлчилдэг байжээ. Захарай, Элизабет хоёр Юудын уулархаг нутагт амьдарч байв. Сүмийн үйлчлэлийн нэгэнд ариун газарт орж утлага уугуулах ажил байлаа. Ариунаас ариун газарт зөвхөн тэргүүн тахилч жилд 1 удаа ордог байв. Харин ариун газарт талхны ширээ, дэмлүүний суурь, утлагын тахилын ширээ байдаг байлаа. Утлага уугуулах тахилчийг суглаагаар сонгодог байсан. Тахилч маш олон тул энгийн үйлчлэлийг олон удаа хийж болох ч утлага уугуулах үүрэг насан туршдаа нэг ч удаа ногдохгүй хүн олон байжээ. Харин тэр өдөр Захарай суглаагаар сонгогдсон юм. Захарай ариун газарт ороход бусад тахилч бэлтгэлтэнд тусалсан байх. Тэд шатаал тахилын ширээнээс гал авчирч утлагын тахилын ширээн дээр 50 бүхнийг бэлэн болгоно. Дараа нь бүгд гарч утлага уугуулах нэг тахилчлах ганцаараа үлддэг байлаа. Захарай ийхүү ганцаараа үлдэж утлага уугуулв. Тэр аль хэдийн өдөлж үр хөөгдгөө байсан бөгөөд энэ нь амьдралдаа анх удаа бас эцсийн удаа хийх үйлчлэл нь ч байсан байж мэднэ. Бурхны нэгүслээр олдсон энэ боломжоо дуусгаад гэртээ харах цаг нь ойртсон байлаа. Тэр үед ард олон гадаа залбирч байсан ч Захарай гарах цаг нь болоход гарч ирсэнгүй. Хүмүүс гайхаж ихсэн бөгөөд ариун Бурхны өмнө үйлчлэх нь ямар их хэмээлт болгоомж шаарддгийг эндээс харж болно.
Харин бид Есүсийн цусны нэгүслэр ямар их чөлөөтэй мөргөж байна вэ? Бид 50 ирж чөлөөтэй мөргөж эзний нэгүслэр өнөө хүртэл амьдарч байна. Есүсийн цусаар Бурханд ойртох зам нэгдсэн нь ямар их талархал вэ? Утлага угуулахад ариун газар ахлан утаагаар дүүрдэг. Библи энэ утлагыг залбиралтай холбон өгүүлдэг. Дуулал номын 141-р бүлгийн 2-р ишлэлд миний залбирал таны өмнө утлага мэд байг гэжээ. Илчлэл номын 8-р бүлгийн 3-4-р ишлэлд утлагын утааны тухай гардаг. Тэр утаа ариун хүмүүсийн залбиралтай хамт Тэнгэрлэгчийн гараас Бурханы өмнө өргөгдөнө. Лукийн сайн мэдээнд 67 утлага өгүүлэх цагт гадаа залбирч байлаа. Захарайг утлага өгүүлж байхад Габриэл Тэнгэрлэгч утлагын тахилын ширээний баруун талд зогсов. Захарай урд хизээч үзээгүй, гэрэл цацруулсан оршихуйг хараад ихэд айсан байх. Тэгэхэд Тэнгэрлэгч эхлээд "Захарай, бүү. Чиний гуйлд сонсогдсон" гэж хэлсэн бөгөөд түүний нэрийг хүртэл мэдэж байлаа. Тэнгэрлэгч цааш нь "Эхнэр Элизабет чинь чамд хүү төрүүлнэ. Түүнд Йохан гэдэг нэр өг" гэж хэлв. Тэр хүү ихийн хөвлөд байхасаа ариун сүнсээр дүүрч Израилийн хөвгүүдээс олныг нь эзэн Бурхан уруу эргүүлнэ. Тэр Илиягийн сүнс болон хүч дотор эзний өмнө явж эзэнд бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгоно. Захарай үнэхээр чухал сайн мэдээг сонссон юм. Олон англи Библиэд чиний залбирал сонсогдлоо, эсвэл сонсогдсон гэж орчуулдаг. Грек ихэд энгийн өнгөрсөн цагийн идэвхгүй хив хэрэглэж Бурхан түүний гуйлтыг сонссон гэдгийг тодорхой өгүүлжээ. Яг ямар гуйлт байсныг бичвэр хэлдэггүй ч Захарай Элизабет 2 удаан хугацаанд хүүхдийн төлөө залбирсан байх магадлалтай. Тэр зөвхөн утлага өгүүлэх ээлж ирэхэд сайн үйлчлэх гэж оролдсон хүн биш. Харин өдөр тутмын амьдралдаа Бурханы өмнө залбирч ирсэн хүн байлаа. Тэд хоёулаа өдөлж хүүхэдтэй болох ямар ч боломж харагдахгүй болсон байв. Тэр үед үр хүүхэдгүй байхыг их ичгүүрт тооцдог, тахилчийн удмыг залгамжлах хүүхэд хэрэгтэй байсан бизээ. Олон жил залбирсан ч юу ч биелээгүй мэт санагджээ. Харин найдвар бүдгэрсэн хамгийн сүүлчийн мөчөд Тэнгэрлэгч ирээд Бурхан чиний залбирлыг сонссон гэж хэлсэн. Энэ нь зөвхөн одоо утлага өгүүлэхдаа хэлсэн залбирал биш байлаа. Өдөр тутмын амьдралдаа удаан өргөсөн залбирлыг нь Бурхан сонссон гэсэн гайхамшигт мэдээ байв. Нас ахихад хайраар өсгсөн хүүхдүүд сургууль, ажил, гэр бүлээ даган өөрийн амьдралын замаар явдаг. Немо гүн далайд сэлэн өөрийн замаа олдог шиг хүүхдүүд явж эхнэр нөхөр хоёр л үлдэн ганцаардаж болно. Урд нь завгүй амьдарч байсан ч нэг л өдөр хүүхдүүдийнхээ төлөө хийж өгөх зүйлгүй мэт болдог. Харин Захарай Элизабет 2 анханасаа хүүхдгүй байсан. Тэд хичнээн их ганцаардсан болоо. Бурхан одоо намайг сонсгоо болжээ. Юу ч биесэнгүү гэж бодох тэр мөчөд Тэнгэрлэгч ирж Бурхан тэдэнд хүү өгнө гэж хэлсэн юм. Энэ удаа Манхэттны миссионер чуулганд очиход гэрлээд 7 жил болсон ч хүүхэдтэй болоогүй залуу хос залбирч өгөхийг хүссэн. Тэд эмнэлгийн эмчилгээ хийх гэж байсан тул үр тогтсон өндгөн эс номад сайн бэхлэгдээсэй гэж бид хамтдаа чин сэтгэлээсээ залбирсан. 2-7 хоног орчмын дараа сайхан мэдээ ирж эмчилгээ амжилттай болж тэр хоёрын нүр баяр хөөрөөр гэрэлтэж байлаа. Ийм их ганцаардсан, хүсэн хүлээсэн хүмүүсийг Бурхан харж байдаг. Бидний санах ёстой зүйл бол Бурхан эхлэл бөгөөд төгсгөл мөн гэсэн үнэн. Тэр альфа ба омега бөгөөд Еврей номын 12 дугаар бүлэгт Есүсийг итгэлийг эхлүүлэгч төгсгөлч гэж нэрлэдэг. Бидний итгэлийг эхлүүлж эцэс хүртэл гүйцэдэг нэгэн бол эзэн. Тэр эцсийн мөч хүртэл бидэнд өдөр тутам өргөсөн залбиралч нь хариугүй мэд харагдсан ч би сонсож байна гэж хэлдэг. Юу ч биелээгүй мэд харагдсан ч Бурхан сонссон бөгөөд та бүхэн тэр бидний залбирлыг сонсдог гэдэгт итгэдэг үү? Тэгвэл Библи яагаад залбирлыг утлагын утаатай зөвлөсөн юм бол? Утаа хэсэг байгаад алга болдог мэд харагддаг. Бид хичнээн залбирсан ч гараараа барьж чадахгүй. Бурхан сонссон эсхийг мэдэрч чадахгүй бий. Харагдахгүй, баригдахгүй учраас утаа шиг хий хоосон санагдана. Утааг гараараа барьж болох уу? Тоос шиг сарниж, салхинд тугдан алга болох юу ч биш зүйл мэд харагдаж болно. Энэ удаа Нью-Йоркт байхад хэдэн өдрийн турш хот даяар химийн бодис шиг үнэртэй утаа сууналсан. Дараа нь мэдхэд Канадын ойн төмрийн утаа салхинд тугдан Америкт орж ирсэн байжээ. Их нууруудын бүс нутгийн төв хэсэг Филадельфи, Нью-Йорк, Бостон зэрэг зүүн нутгийн өргөн удам газарт асар олон хүн өртсөн. Утаанд ийм хүч байдаг. Бидний нүдэнд удалгүй сарних мэт боловч маш хол хүрч үлэмж нөлөө үзүүлдэг. Бурхан ариун хүмүүсийн залбиралд ийм авгаа үйлс бүтээн гэж айлддаг. Тэнгэрлэгч зөвхөн хүмүүсийн нүдэн дээр Захарайгийн тэр мөчөд өргөсөн залбирлыг хэлээгүй. Бурхан түүний гуйлтыг аль хэдийн сонссон гэж хэлээд хариу болон төрөх хүүхдийг Йохан гэж нэрлэхийг тушаасан. Та бүхний сэтгэл суларч залбирал утаа шиг хоосон, үйл шиг баригдахгүй санагдах үед юу хийдэг вэ? Амьдралын хамгийн ганцаардмал найдваргүй өдөр Бурхан урд нь өргөсөн залбирлыг тань хүртэл сонссон гэдгийг бодож үзсэн үү? Яагаад хүүхдийг Йохан гэж нэрлэх болсон бэ? Йохан гэдэг нэр Бурхан нэгүслээ үзүүлсэн гэсэн утгатай.
Энэ нь Захарай Элизабет хоёрын хүч чадлаар бос Бурхан өрөвдөн хайрлаж нэгүслэр өгсөн хүү гэсэн үг. Бурхан түүнийг төрхөөс нь өмнө ямар үйл хийхийг хүртэл хэлсэн. Тэр Илиягийн сүнс болон хүч дотор эзний өмнө явна. Эцгүүдийн зүрхийг хүүхдүүдэд нь дуулуургүй нэг зөвхөн мэрэгэн ухаанд эргүүлж эзэнд бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгоно. Лук энэ үгийг бичсэн нь учиртай. Бурхан бидэнд ямар нэг зүйл өгөхдөө зоригтой өгдөг. Захарай Элизабет хоёр өөрсдийн хүчээр олж авч чадахгүй зүйлийг Бурхан өгсөн учраас боломжтой болсон. Бурхан та бүхний амьдралд Иохан шиг нэгүслийн бэлэг өгсөн байх. Тэр нь үнэхээр хүүхэд байж болно. Эсвэл хүн, авьяас чадвар, өөр ямар нэг зүйлч байж болно. Тайван бодоход би үүнийг өөрөө олж авах боломжгүй байсан ч Бурхан надад өгчээ гэж хэлэх зүйл танд байгаа. Тэр юу вэ? Нэгүслэр өгсөн бүхэн зоригтой бөгөөд Лукийн сайн мэдээний 1-р бүлэг бидэнд үүнийг хэлдэг. Иохан Илиягийн сүнс дотор эзний өмнө төрүүлж ирсэн. Шавнаар Илия эхлээд ирэх ёстой биш үү гэж асуухад Иесус Илия хэдийн ирсэн боловч хүмүүс түүнийг танилгүй. Хүсснээрээ харьцсан гэж хэлсэн. Тэгэхэд Шавнаар Иесус Баптист Иоханы тухай хэлснийг ойлгов. Иесус төрхөөс өмнө Тэнгэрлэгчийн Захарайд дамжуулсан үгийг Иесус өөрөө инхүү баталсан юм. Баптист Иоханыг дагаж байсан 2 шавын нэг нь Андрей бөгөөд тэр Симон Петрийн дүү байлаа. Иохан Иесусийг заан ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хургийг харагтун гэж гэрчилсэн. Тэр хүмүүсийг өөр уруу биш. Иесус уруу явахыг уриалжээ. Андрей Иесустэй уулзсныхаа дараа Симонд бид Месиаг оллоо гэж хэлээд түүнийг Иесусдээр авчирсан. Бурханы бидэнд өгсөн нэгүсэл инхүү Иесусийн ажлыг бэлтгэж хүмүүсийг эзэн уруу хөтлөхөд хэрэглэгддэг. Бурхан Баптист Иоханыг цөлд бэлтгэсэн. Лук номын 1-р бүлгийн 80 дахь эшлэлд хөвгүүн өсөж сүнсээр хүчрхэг болсоор Израильд ил гарах өдрийг хүртэл цөлд байв гэжээ. Энэ ертөнцид хамгийн чухал зүйлсийн нэг нь хүний дотоод сүнс хүчрхэг болох явдал. Хэрв Бурхан чиний хүүхдэд юу өгүүл зохих вэ гэж асуувал та юу гоох вэ? Би түүний сүнсийг хүчрхэг болгож өгөөч гэж гоох байх. Энд хэлж буй сүнс нь бидний сэтгэл сүнс, хүний дотоод мөн чанарыг заана. Бурхан даатгсан хүүхэд яагаад илүү хүчтэй болдог вэ? Эцгийнх нь үргэлж дэрэгдээ байлгаж байж л хүчрхэг болгох мэт санагдавч. Бурхан цөлдж хүүхдийн сүнсийг хүчтэй болгодог. ертөнц улам бузар муу болж эцэг их хүүхдээ өдөрт 24 цаг хамгаалж чадахгүй. Эхлэл номд гардаг Нимрод бол хамгийн удамдах гүшийн хүү бөгөөд Бурханы өмнө ирлэхийг анчин гэж нэрлэгдсэн. Өнөөгийн ертөнцч хүний сүнсийг ангуужлах мэт дайрч байна. Зөвхөн хүүхдийн бус бид бүгдийн сүнс ширүүн дайралтад өртөж, амархан готорч, чархалж, урагдаж, нурдаг. Эмчилгээ им бэлтмэлч Бурханы өгсөн нэгүсэл тул хэрэгтэй үед тусламж авах ёстой. Гэхдээ юуны өмнө Бурхан нэгүслэр авсан зүйлээ надад даатгавал би түүнийг хүчрхэг болгоно гэж айлддаг. Бурханд өргөн гэдэг нь үгэнд нь даатгаж, залбиралтаа өгч, ариун сүнсэнд тушаана гэсэн үг. Паул чуулганыг байгуулад явахдаа итгэгчдийг эзэнд болон түүний нэгүслийн үгэнд даатгасан. Харин бид бүхнийг өөрийн хүчээр хийх гэж оролддог. Бидний хичээл зүтгэл өөрөө буруу биш. Гэхдээ залбирал болон үгүүгээр зөвхөн өөрийн хүч чадал, ертөнцийн мэдлэгээр эзэмшсэн зүйлээ өсгөх гэвэл Бурханыг орхигдуулна. Би Ариун Библи гэдэг аппликейшнд дуртай. Тэнд үгийг тунгаан залбирч Библийн ишлэлтэй зурагт хуудас хүртэл илгээж болдог учраас өдөр бүр 1-2 ишлэлийг заавал тунгаадаг. Өнөөдрийн үг номлогчийн үгсээс бус сургаалт үгс номын 11-р бүлгийн 25 дугаар ишлэлээс байлаа. Солонгос Библиэд өглөгч хүн элбэг хангалуун болж бусдыг ундаалагч өөрөө ундаалуулна гэсэн утгаар орчуулсан. Миний уншдаг Ариун Библи 2013 хувилбар энэ санааг тод харуулдаг. Тэнд бусдад ерөөл болдог, цангасан хүнийг ундаалдаг хүний дур гардаг. Монгол Библийн 2004 оны хувилбарыг голчлон Англи Библиэс орчуулсан гэж ярьдаг. Харин 2013 оны шинжилсэн хувилбарыг их хэлтэйн тулгаж Англи Библиэс лавлан засжээ. Орчуулгын үг хэллэг баг зэрэг ялгаатайч бусдыг тэтгэж ерөөл болдог хүн Бурханы дотор өөрөө элбэг дэлбэг болно гэсэн утгатай. Зүгээр л өглөгч хүн гэх үг, бусдад ерөөл болдог хүн гэх үг хоёрын аль нь таны сэтгэлд илүү хүрч байна вэ? Өгөх нь бусдад ерөөл болох нэг арга боловч хүн заримдаа өөрийн сэтгэлийг хангахын тулд эсвэл өөрийн хэрэгцээгээр өгч болно. Харин бусдад ерөөл болохыг хүсэх нь тэр хүнийг баярлаж, сайн сайхан, аз жаргалтай амьдраасаа гэсэн сэтгэлийг агуулдаг. Энэ бол өөрийгөө хоосолж Бурханд өргөсөн үзэсгэлэнт зан чанар юм. Бид нүгэлт мөн чанараасаа болж үргэлж бусдыг ерөөдөх хүн байж чаддаггүй. Сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаасаа шалтгаалan өөрчлөгддөг. Би ч бас ялгаагүй. Тэгвэл энэ яаж боломжтой болох вэ? Ерөөлийн их булаг Иесус Христ дотор байхад боломжтой. Иесус миний дотор бай гэж айлдсан. Эцэг бол тариаланч, Иесус бол жинхэнэ усан үзмийн мод.
Мөчир модондоо холбоотой байж үр жимс гаргадаг шиг бид Есүс дотор байж бие хайрлах гэсэн тушаалыг нь даахад бусдад ерөөл болж чадна. Би хөдөө өссөн учраас тосгоны голд байсан худгийг харж өссөн. Хүмүүс тэнд хувцас угааж бүх айл усаа зөөн удаг байлаа. Усны шугам гар нассгүй үед шүн дунд ч усанд явна. Монголын хүйтэн өвөл гэрээсээ ус авахар явах нь ямар хэцүү вэ? Хүнд савтай ус зөөхөд гар хүлдэх мэт болдог. Гэсэн ч тосгоны бүх хүн тасралтгүй ус авсаар байхад худаг ширэгдэггүй нь надад гайхамшигтай санагддаг байв. Худгийн усыг хэрэглэж байх тусам шинэ ус дахин ундран гардаг. Бурхны нэгүслэр өгсөн зүйлээ түүнд хэрхэн өргөхөө бодоорой. Түүнийг бусдад урсгах үед бидний дотор худгийн ус шиг амийн ус тасралтгүй ундрана. Тэр ус амьдралыг маань илбэг болгож биднийг бусдад ерөөл болдог хүн болгон босгоно. Бурхны өгсөн нэгүсэл зоригтой хэрв зориггүй байсан бол бид нэгүслийг хөнгөн авч юу ч биш мэд үзэх байлаа. Та ямар нэгүсэл авсан бэ? Бурханаас авсан зүйл үнэхээр их биш гэж үү? Та үүнийг хэрхэн түүнд өргөх вэ? Лук Захарай Элизабет хоёрыг Бурхны өмнө зөвхт хүмүүс байсан гэж бичсэн. Энэ нь тэд нүгэлгүй гэсэн үг биш, харин өдөр тутмын амьдралдаа Бурхны тушаал тогтоолыг дагаж итгэмжтэй амьдрахыг хичээсэн гэсэн үг. Найдвар харагдахгүй үед ч тэд залбирсаар байсан. Гэсэн ч Захарай Тэнгэрлэгчид би үнийг юугаар мэдэх вэ? Би хөгшин хүн, эхнэр маань чүтэлсэн гэж хэлсэн. Тэнгэрлэгч би Бурхны өмнө зогсдог Габриэл бөгөөд энэ сайн мэдээг чамд хэлэхээр илгээгдсэн гэж хариулав. Габриэл үүнийг Бурхны илгээсэн сайн мэдээ гэдэгт бүх анхаарлаа хандуулсан. Харин Захарай энэ боломжтой юу, боломжгүй юу гэдэгт анхаарлаа булаалгав. Энэ нь Бурхны өмнө зогсдог Тэнгэрлэгч болон зөвхт залбирагч тахилч Захарайгийн хоорондох ялгаа байлаа. Тэнгэрлэгч эдгээр үг биелэх хүртэл Захарай хэлгүй болно гэжээ. Энэ нь түүний итгээгүй тэмдэг байхын зэрэгцээ даван гарах ёстой итгэлийн ханыг туулах сургалт болсон. Бид өөрсдийгөө харахтаа хоёр туйлын хооронд савладаг. Заримдаа би энэ ертөнцийн хамгийн итгэлтэй, хамгийн чадвартай хүн мэт санагдана. Харин заримдаа хамгийн муухай, өчүүхэн, үзэмжгүй хүн мэт санагдана. Бидний амьдрал энэ хоёр туйлын хооронд галзуу хулган шиг өгсөж урууддаг. Бид өөрсдийн нүдэнд агуу харагдах үед ч, өчүүхэн харагдах үед ч Бурхан биднийг илүү төлөвшүүлэх төлөвлөгөөтэй. Би чамайг улам өсгөн, чамайг хүргэх газар надад бий. Чиний даван гарах ёстой итгэлийн хан бий гэж тэр хэлдэг. Захарай хүмүүсийн магтаалыг хүлээсэн зөвхт хүн байлаа. Гэвч сайн мэдээний мөн чанараас илүү Бурхан үүнийг хийж чадах уу, үгүй юу гэдэгт анхаарсан. Бурхан түүний энэ дүрийг үгэндээ бичиж үлдээжээ. Та Бурханы үгийг уншиж, сонсож, залбирахдаа юунд илүү анхаардаг вэ? Ариун сүнс сэтгэлийг тань хөдөлгөх үед Бурханы өгсөн сайн мэдээнд анхаардаг уу? Эсвэл боломжтой, боломжгүй л тооцдог уу? Та Габриэлийн талд байна уу, Захарайгийн талд байна уу, эсвэл хоёрын хооронд савлаж байна уу? Сүүлийн үеийн амьдралаар тань дамжуулан Бурхан таны доторх ямар дүрийг харуулсан бэ? Бурхан Захарайд нэгүслэр баптист Иоханыг өгөхийн зэрэгцээ хэсэг хугацаанд ярьж чадахгүй байх туршлагаар өөртөөгөө дахин уулзуулсан. Хэрв Бурхан таны амийг 10 сарын турш хаавал та яах вэ? Өөрийгөө агуу хүн гэж бодож байтал ямар нэг нөхцөл биднийг зогсоож болно. Тэгэхэд ганц ч үг хэлж чадахгүй, өөрийгөө харуулж чадахгүй, ямар ч хүчгүй мэд санагдана. Нэг номлогч сатаны хамгийн хүчтэй дайралтын нэг нь хүнийг хүчгүй, юу ч хийж чадахгүй мэд болгох явдал гэж хэлсэн. Тийм үед Бурханы зан чанарыг санах хэрэгтэй. Бурхан дахин санахгүй гэж амласан нэг зүйл бий. Бид нүглээ гимшин Бурханд ирэхэд тэр бидний нүглийг дахин санахгүй гэж амладаг. Энэ нь Бурхан ой санамжгүй гэсэн үг биш. Харин уучлсан нүглийг дахин сөхөж биднийг яллахгүй гэсэн гэрээний хэллэг. Харин Бурханы сандаг нэг зүйл бий. Тэр нь бидний залбирал юм. Исая номын 65 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлд инхүү айлтжээ. Тэднийг дуудахаас өмнө би хариулж, тэднийг ярьж байхад нь би сонсох цаг ирнэ. Та чуулганд ирэхээсээ өмнө Бурханыг хүсэн, залбирсан бол энд залбирахаас тань өмнө эзэн хэдийн сонсож байдаг. Бурхан минь, би дахиад нүгэл үлдлээ, намайг уучлаач, би өчүүхэн дүрээрээ танд ирж байна гэж бид сэтгэлээ эргүүлдэг. Тэр мөчид эзэн биднийг дуудахаас өмнө хариулж, үгээ дуусгахаас өмнө сонсдог. Мика номын 7 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлд Бурхан бидний бүх нүглийг далайн гүнд хаяна гэжээ. Номхон далайд хаясан ганц зоосыг бид дахин олж чадах уу? Энэ боломжгүй. Бурхан уучлсан байхад өөрийгөө уучлагдах боломжгүй нүгэлтэн гэж тамгалан эзэнд ойртож чадахгүй байгаа хүмүүст зориулсан үг энэ юм. Энэ удаа Нью-Йорк чуулганы үйлчлэл болон гэр бүлийн ажлыг хамт хийлээ. Сүүлийн 7 хоногт номлож итгэгчдийн төлөө залбираад буцах гэж байлаа. Тэр үед хятад залуутай гэрэлсэн нэг итгэмжит бүсгүй амны хаалттай над дээр ирэв. Би түүнийг бараг 25 жил мэднэ. Тэр хэдэн жилийн өмнө пастор таныг ирэхэд би сэтгэлийг тань зовоосон үг хэлсэн, уучлаарай гэв. Би хичнээн бодсон ч сансангүй, харин тэр үнэхээр хэлсэн гэж зүтгэн уйлж эхэлсэн. Би үнэхээр санахгүй байгаа учраас санаа зовлтгүй гэж хэлээд залбирч өгөхөд.
Бурхан түүний сэтгэлд хүрч тэр тасралтгүй байсан. Хэдэн өдрийн дараа Бурхан тэр явдлыг гинэд сануулж миний сэтгэлд хэлэх шиг болсон. Жиона, би чиний нүглийг ингэж уужладаг. Чи гимшин над уруу ирэхэд би чиний нүглийг дахин санахгүй. Энэ бол сайн мэдээ, Иесус Христийн сайн мэдээ, Бурханы нэгүсэл юм. Бид энэ нэгүсэлд итгэж байж итгэлээр дахин өсөрч эзэн уруу ойртож чадна. Энэ нэгүсэл биднийг ариунаар төлөвшүүлдэг, мартаж чадахгүй өөр нэг зүйл бий. Хүүхдүүд үнэхээр хайр татан байсан ч хүү болон бэр хоёр маань нэм гарагт хүртэл ажиллах хэмжээнд завгүй байв. Хооллож байгаад ч даргын дуудлага ирвэл шууд ажилдаа явж амралтын өдөргүй ажиллах мэт харагдана. Нэг хүүхэд харахаас хоёр хүүхэд харах нь хавгүй хэцүү байлаа. Охин маань ч сайхан байшингаа орхиод хүүхдүүдтэйгээ онгоцоор ирж давчуу байранд 2-7 хоног хамт байв. Би тэднийг амралтаа аваад ирсэн гэж бодсон ч эхнэр нөхөр хоёулаа зайнаас ажиллаж хүүхдүүдээ бидэнд харуулж байлаа. Шинэ гэрэн тохилог хашаатай байхад яагаад ийм хол замыг туулж ирээд бүгд ингэж ядрах болов гэж би бодсон. Гэсэн ч бид гэр бүлээрээ хамт зүтгэн нандин цагийг өнгөрөөсөн. Тэр үеэр бэр маань "Аава, би нөхрийнхөө эгчтэй хамт Библийг судлах гэсэн юм. Та бидэнд зааж өгөх үү" гэж асуув. Эхэндээ намайг баярлуулах гэж хэлсэн байх гэж бодоод өнгөрсөн ч тэр дахин хүсэлт тавьсан бодож үзэхэд хүүгээ гэрлэхээс өмнөх хэдэн жилийн турш эхнэр бид хоёр ирээдүйн ханыхын төлөө орой бүр залбирчээ. Өдөр бүр биш ч бараг орой бүр 9 цагт хамт залбирсан бөгөөд одоо үгийг сурахыг хүсдэг хүн манай гэр бүлд орж ирсэн байлаа. Ийм завгүй хүн Библийг зааж өгөөч гэж яаж хүсэж байна вэ гэж би гайхсан. Би ч хүүхдүүдээ харж усанд оруусны дараа ядарч шөнийн 11 цаг өнгөрөн гэр чимээгүй болоход ганцаараа амрахыг хүсдэг байв. Гэтэл тэр үед бэр маань нүдэнд гялалзан доош бууж ирээд "Аава, одоо би завтай боллоо" гэв. Би нойрмог хിവэр Библийг зааж эхэлсэн ч тэр ихэд сангаж хүсэн сонсож байсан тул миний ухаан сэргсэн. Хүү маань ч нухацтайгаар сонсож байлаа. Тэднийг харахад Бурхан бидний өргөсөн залбирал бүрийг санаж сонсдог юм байна гэсэн догтлол төрсөн. Нэг удаа гэр бүлээрээ Нью-Йорк мужийн хойд хэсэгт байр хөслөн амраад гэр уруу буцаж явлаа. Хүү бэр хоёр миний машинд, охины гэр бүл өөр машинд суув. Хүү бэр хоёр бүтэн цагийн турш эхлэл номын талаар асуусан бөгөөд би саяхан энэ номоор номлосон учраас асуулт бүрд нь хариулж чадсан. Бурхан яагаад муу зүйлийг бүтээсэн юм бэ гэх мэт хүнд асуулж байлаа. Би дотроо "Эзэн минь, хэцүү асуулт асууж байна. Надад мэрэгэн ухаан өгөөч" гэж залбиран нэгээр нь хариулав. Би ядарсан ч сурах хүсэлтэй хүмүүсийг харахад сүнс минь харин амарч улам ихийг ярьж өгөхийг хүссэн. Гэртээ хүрэх хүртэл огт хэцүү санагдаагүй. Тэр ч амарч би ч амралт олсон. Энэ бол эзэнд даатгахын утга юм. Чамайг дуудахаас өмнө би хариулж, үгээ дуусгахаас ч өмнө би сонсно. Өнөөдөр энэ үгийг санаарай. Өнөөдрийн номлолын асуулт бол нэгүслэр авсан зүйлээ бид хэрхэн Бурханд өргөх вэ? Бурханд өргөвөл тэр хүчрхэг болгоно. Бурханд өргөвөл тэр хариуцсан хамгаална. Залбирлаа өргөөрэй. Бурханы өгсөн авьяас чадвар, үйлчлэлээ түнд зориулаарай. Бид гимшихэд Бурхан бидний нүглийг дахин санахгүй. Энэ бол Иесус Христээр дамжуулан нүгэл уучлагдах сайн мэдээ. Харин Бурхан бидний залбирлыг санаж цаг нь ирэхэд залбирлын хариу нүдээр үзүүлж гараар хөрхөөц бодит болгодог. Төгсгөлд нь хоёр асуулт асууя. Бурхан танд нэгүслэр юу өгсөн бэ? Та тэр зүйлийг Бурханд хэрхэн өргөх вэ? Одоо хамтдаа залбирая. Бурхан минь, та надад яагаад ийм их нэгүсэл өгсөн бэ? Авьяас чадвар, хань ижил. Үр хүүхэд, эд хөрөнгө, эрх чөлөө, чуулганд дэрэгдэх хүмүүс, эрүүл мэндийг ч өгсөн. Өнөөдрийг ч өгсөн бөгөөд өнгөрсөн шөнө амьдралын минь сүүлчийн шөнө байж болох байсан ч та надад дахин шинэ өдөр өгсөн. Харин маргаашийг би хараахан мэдэхгүй. Нүгэлт шархалсан сэтгэлээрээ эзэнд ойртоорой. Гимшсэндээ нүрээж өргөж чадахгүй байхад эзэн, би чамайг аль хэдийн сонссон, сэтгэлийг чинь сонссон гэж хэлдэг. Энэ үгээс зуурч залбирцгаая. Бурханы нэгүслэр өгсөн зүйлийн эзэнд би өөрөө болж амьдарсан бол амьдралынхаа хаан сэнтигээс буй. Иесус минь, та дахин хаан сэнтид залран намайг захираач гэж өчий. Үр хүүхэд, үргэлж санаа зовдөг гэр бүл, эрүүл мэнд, харилцаагаа эзэнд өргөөрэй. Залбирах нь өргөж буй хэрэг, үгэнд даатгах нь өргөж буй хэрэг. Эзэн минь, намайг зүгээр л өгдөг хүн биш. Бусдад өрөөл болдог хүн болгооч. Зөвхөн Иесус Христ үүнийг боломжтой болгоно. Эзэн бүгдийг сонсож, бүгдийг мэдэж байгаа тул одоо хамтдаа магтан дуулж залбирцгаая.